Одоо бид хоёр ч гэсэн ингээл хоёулах надж байгаа шүү дээ аймагтаа. Тэгээ бас нэг юм манай мэргэжлийн нэг юм хүүхдээ хүрээд ирдэг бол хичнээн сайхан байх уу. Хаана сургууль төгссөн гэсэн бэ? Бид хоёр нөө нэг шинжлэх ухааны технологийн сургуулийг үйлдвэрлэлийн технологийн сургуулийг. Нэг нь хэмжээ чиглэлээр нэг нь механикийн чиглэлээр. Яг нөгөө нэг мэргэжлийн нөгөө индекс нэр нь болохоор текстилийн үйлдвэрлэлийн технологич инженер. А манай нөхөр болохоор яг текстилийн үйлдвэрлэлийнх нь механик инженер. Хөнгөн үйлдвэрлэл. Гэт яг бид хоёр нөгөө нэг зэрэгцээ. Ингээд ангиудаас. Тэгэхээр яг энэ үйлдвэрлэлээ би нэг нөхөд ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээ яг оюутан байхаасаа танилцаал. Бид хоёр ч анх эхлэхдээ ингээл нөгөө байгаа бүх багш нар руугаа залгаж байгаа шүү дээ. Багшаа ингэх чинь за тэр тэгчлээ нэгчлээ гэж өнгөт өстө багш нар л хамаг төшөөг тулгуур болж исэн дөө. Тэгээ одоо бас энэ бид хэд яг нөгөө нэг хөдөлмөрийн ажилламжийн газраас энэ жижиг зээлд ингээ хамрагдаа явсан ч гэсэн цагаан алт хөдөлгөөний хүрээнд одоо цагаан алтын зээлд бас хамрагдах зорилготой байгаа. Бүр ихтэй дэмжих сангаас 8 сая ярьсан бол юу хөөгүй барьцаа өрөнгөө шүү дээ. Тий. Аха. Тэгээ 5 сая болон 50 саяараа та юу худалдаж аваа. Бид хоёр бол юу яасан нөгөө нэг оймсныхоо шошгоо 8 саяараа захиалаад 50 саяар олон улсын бас нийлээ. Тэгэл яг нөгөө нэг утас шошго байхад чинь манай үйлдвэрлэлийн баг нөгөө нэг байх хэвээр түүхэд 90% нь усаад гэж байгаа юм чи. Манай үйлдвэрлэл маань эхлээд 2 жил болж байгаа боловч бид нар нөгөө эхний жил баг бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй тоног төхөөрөмжөө жигдэрүүлэх гээл нөгөө эхний simple бүтээгдэхүүнүүдээ ингээл туршаал үйлдвэрлэл ингээл явуулсан бол 2 дахь жилээсээ илүү сайн ингээ зах зээлд ингээ гаргаа явж байгаа учраас бас тийм хаагур боцож байгаа. Одоо болохоор аймагтаа нэг 20 гаруй гэрээт борлуулагчаар тэгээ дээрэс нь зэрэгэлдээ ховд говьлтай аймагуд тэгээ Эрдэнэт дархан хотуудад сүүн тоогоор борлуулалт хийж байгаа бол одоо нөгөө хил орчмын аймаг учраас манайхаас бас Оросын холбооны Туваа улсын болон цаашлаа цаад нөгөө нэг хотуудаас худалдаа авагч нар бас ирж ноосоо амьснаас маань илүү их худалдаа авалт хийж байгаа. Хоньны ноос нь болохоор илүү нөгөө баруун бус нутгуудад нөгөө нүүдлийн мал аж ахуй эрхлэлт илүү дэгж аягийн хувьд их чанга үеэс үед өвлөгдсөн одоо нөгөө хотоо цэвэрхэн байлгах хэрэгтэй ч гэдэг юм уу те тэр юм ёс уламжлалынхаа дагуу манай хоньны носнууд илүү нөгөө хог хаягдл гадны бохирдол аягүй багтай. Тэгэхээр нөгөө буцаад үйлдвэрлэгчдэд гарц өндөртэй боломжийг бий болгож байгаа. Цард манайх яг бүрэн хүчин чадлаараа бол 4000-6000 хос амьс үйлдвэрлэх хүчин чадал. 4000-аас хүчин чадал нь тий. Хүчин чадлаа хэдэн вэ? Хүчин чадлаа нэг 80% сайн биш үү? Гээл тий. Өрхийн үйлдвэрүүд ингээд ил гараад тий дээрэс нь одоо ингээд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна ингэж болдго юм байна одоо энэ манай аймагт ийм үйлдвэр байна шүү хажууд юм байна шүү гэд ингээд хүмүүст хүрээд ирэхээр үүнийгээ дагаад бас энэ чиглэлийн мэрэгжлийг энэ чиглэлийн одоо нөгөө нэг боловсон хүчнүүд маань нэмэгдээсээ тэгээ дээрэс нь энэ чиглэлээр бас хүмүүс залуучуудаа суралцаасаа гэж одоо хүсэж байгаа гэж байгаа. Хоёр ч одоо эхний хүүхдээ болоод үйлдвэртэй болоод одоо хоёр дахь үйлдвэр нь улам ирэх юм шүү дээ. Тийм тэгээ бид хоёр гэлтгөө одоо энэ чинь нөгөө Евразийн хэлэлцээр батлагдаад бид нар чинь доторгүй 5 орноор одоо бүтээгдэхүүн гаргах боломжтой. 300 гаруй бүтээгдэхүүний 200 гаруй нь ноос малын ашигнаас салбар байгаа байхгүй. Тэгэхээр бас бүрэн боломж нийлнэ гэсэн үг. Тэгэхээр тэр үед нь та ч гэсэн ингээ бэлэн болоод та үйлдвэрчил улам одоо томрох болтугай гэж ширөөё. Баярлаа. За баярлаа. За баярлаа.